Сайн мэцэн нэрхэн үзэгчтэй тодруулга ярилцлага үзэгчтэй бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт улсын бүртгэлийн хилцэн, хуулийн этгээдийн улсын бүртгэгч толгорч оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монгол Улсын хэмжээс эцсийн өмчлөгчийн бүртгэл бас явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ эцсийн өмчлөгчийн бүртгэл гэж бас юу хэлээд байгаа юм бэ? Энэ талаараас мэдээлэл гаргаж үздэг байхгүй. За эцсийн өмчлөгч гэдэг нь бол тухайн хуулийн этгээд дотроо компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус шашны бүх байгууллагууд бол хамаарагдана. За тухайн одоо хуулийн этгээд нь оруулсан хөрөнгө нь одоо дангаараа хувь эзэмшиж байгаа юм уу? Эсвэл одоо ард нь үр ашиг шимийг хүртэж байгаа иргэн байгаа юм уу? Эсвэл охин компани, хараад компани байгаа юм уу? Яг энэ одоо хөрөнгийг яг хэн 33-аас дээш 25-аас дээш хэн эзэмшиж байгаа юм бэ? Энийг тодруулах ийм ажиллагааг л эцсийн өмчлөгч гэж яригддаг байна. Тэгэхээр хизэнээс энэ бүртгэл маань явагдсан юм байна. За энэ бүртгэл минь бол 2019 оны 12 сарын 31-ээс өмнөх байгуулагдсан хуулийн этгээдүүд бүгд хамаарагдана. За бүртгэл одоо явагдах ажиллагаа бол 20 оны 1 сарын 1-ээс одоо 20 оны 12 сарын 31-ний хүртэл хугацаанд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар одоо хэдэн хувийн гүйцэтгэлтэй хөвтэй явж байгаа юм бэ? За Монгол Улсын хэмжээнд бол одоо нийт 180 мянган хуулийн этгээдээс бол өнөөдрийн байдлаар бол 20% явж байна. За Дархан уулын аймагтанд бол өнөөдрийн байдлаар нэг 15% бүртгэл явагдаж байна. Тэгэхээр эндээ бүртгүүлээгүй тохиолдолд бас ямар одоо торгуул байгаа юм бэ? За энэ 20 оны 12 сарын 31-ээс өмнө бүртгүүлэхгүй байх юм бол зөрчлийн тухай хуулиар 501 бүхий 500 мянган төгрөгөөр торгох юм санкцтай байгаа. Тийм учраас одоо иргэн хуулийн этгээд та бүхэн ийм мэдээллийг үзэж одоо сайн судлаад бусад хуулийн этгээдэд дамжуулж өгөөч. Магадгүй 21 оны 1 сарын 1-нд ирээд удирдлагаа өөрчлөгдөх, хаяг өөрчлөгдөх, үүсгэн байгуулах солигдох тохиолдолд та нөгөө эцсийн өмчлөгчөө бүртгүүлээгүй ус болоод нөгөө зөрчлийн хуулиараа 500 мянган төгрөгөөр торгуулах гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас одоо энэ одоо үлдсэн 3-4 сарын хугацаанд яаралтай улсын бүртгэл дээр ирж бүртгүүлнэ гэж одоо анхааруулж байна. Одоо яг тухайлах юм бол одоо би жишээ нэг шинэ байгууллага одоо 2020 онд байгуулсан тохиолдолд одоо би жишээ нь одоо энэ эцсийн одоо өмчлөгчийн бүртгэлд одоо очиж бүртгүүлэх ёстой юу? За энэ 20 оноос хойш одоо байгуулагдсан шинээр хуулийн этгээд бол тухайн үед бид нөгөө бүрдүүлэх чагсаалтаа авчиж байгаа шүү дээ. Энэ дээр эцсийн өмчлөгчийн OB012 гэдэг маягтыг бүглүүлээд за тухайн хуулийн этгээд та энэ одоо хуулийн этгээдийн хөрөнгө оруулагчийг өөрөө дангаараа оруулж гин үү те одоо давхар охин компани, хараад компани байна уу? Та үүнийг үнэн зөв бүглэх үүрэгтэйгээд хоёр хуудас маягтыг өгж байгаа. Тэгээд давхар эцсийн өмчлөгчийн бүртгүүлээд явж байгаа. За 2020 онд байгуулагдсан бол тэгэхээр 2019 оноос өмнө байгуулагдсан 19 онд байгуулагдсан ийм компаниуд манд бас бүртгүүлэхдээ юуг одоо анхаарах хэрэгтэй, ямар бичиг баримттай ирэх хэрэгтэй гэдэг тийм. За 2020 оны 1 сарын 1-ний өмнөөс байгуулагдсан хуулийн этгээд бол гэрчлэгээ тамгаа аваад манай улсын бүртгэл нэг цэгийн үйлчлэгэн дээргээд OB0, OB12, OB05-ыг бүглөөд тэгээд 100000 тэмдэгтийн оромж 100000 төгрөг тушаагаад манад өгчнө. Ингээд одоо бүртгүүлнэ гэсэн үг. За бид нар яг урд нь нөгөө хуучин журам нь бас сая шинжлэхтэн гарлаа л да. Урд нь дотроо хэлцэн заавал тодорхойлт авна гэдэг байсан. Одоо бол тодорхойлт авахгүйгээр шууд бүртгэж байгаа. За ингээд нийт үзэгчд одоо иргэн хуулийн этгээдтэй хандаж эхлэхэд одоо энэ хуулийн хугацаанд эцсийн өмчлөгч байгаа бүртгэлийг яаралтай бүртгүүлээрэ хуулийн одоо хүрээнд одоо явагдаж байгаа ажилд идэвхтэй оролцоорой гэж хэлье. Ингээд ирхэн үзэгчтэй тодруулга ярилцлага маань энэ дөрөнд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.